임베릴단이 아르윈더와 эхэлж байна. Көчөдөмөн 24 бүх шалгарч үлдсэн улсын ярцаг хангай улсын ярцаг орхон баярнаар хоёр талын засуулуудыг хандаруулсаар гарч ирэхэд бэлэн боллоо. Үзүүрүүлэлцэлтгаар хоёр талын 16 засуулуудаа хандаруулсаар төв цэнгэл хүрээлэнгийн зүдэг ногоон дэвчэн дээр дэвэн дэвсээр гарч ирлээ. Чигдэрэл одоо суудалдаан багтахгүй байсан 1024 бөхөөс одоо ингээд хоёр хоног шалгараад үлдэнэ гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Сэлэнг аймгаас Ардын Хэвсгалын өлгийн нутаг Сэлэнг аймгаас Төрийн Баяр наадмын төрөө бүх тодорхой олон ястан үндэсний өлгийн ховдын тэнгэр нутгаас одоо бас Төрийн наадмын төрөө бүх тодорхой гэдэг хариуцлагатай шийдвэрлэх одоо ийм барилдаан эхэлж байна. Көчөдөмөн 24 бөхөөс шалгарч үлдсэн улсын ярцаг хангай улсын ярцаг орхон баяр хоёрын барилдаан эхэллээ. Саата хамгийн хариуцлагатай хамгийн шийдвэрлэх барилдаанг бол одоо үнийг л хэлэх байх. Сая 9-ийн даваанд бол хоёулаа одоо энэ хоёр хол маш хариуцлагатай маш их шийдвэрлэх барилдаан хийж давж гарч ирсэн. Улсын ярцаг хангайг одоо бөхөн дэдэлдэг ус Монголын ард түмэн Төрийн баяр наадам төрүүлнэ гэж л одоо бас сүүлийн хэдэн жилийн баяр наадам тогтмол одоо бас нэрлэж тааварт оруулж ирсэн. Улсын баяр наадмын доогуур даваанд ч одоо жил байсан. Гэтэ бөхөн дэдэлдэг Монголын ард түмэн бол үнэхээр ус сөвөнтэй ард түмэн хэзээ нэгэн цагтл одоо Төрийн баяр наадмын үзүүр дүрэнд үлдэн гэж л одоо тааварлж байсан. Орхон баяр харцгийг ч одоо бас өнөө жил ус бөхөн дэдэлдэг Монголын ард түмэн бол олон хүн бас төрүүлэн, үзүүрлэн, солон ахиулан, батлан л гэж одоо бас таавартруулсан. Ховд аймгаас одоо 1940 онд Монгол улсын арслан урам их тамиг Шарвын Ванчинхүү арслан Төрийн баяр наадмын төрөө бүхээр тодорсон цагаас хойш бол одоо 82 жилийн хугацаанд Ванчинхүү арслангийн араас ус Төрийн баяр наадмын үзүүр дүр үлдээгүй. Өнөө жил бол одоо хангай арцаг Төрийн баяр наадмын үзүүр дүр үлдээд барилдаж байна. Яг Сэлэнг аймгийн цагаан нуур сумаас гэж ярих юм бол одоо Монгол улсын арслан олон түмнээ боохоо эмэн алдарсан Дандан сүрэнгийн Данзан арслан 1933 оны улсын баяр наадамд одоо Төрийн баяр наадамд бас үзүүрлсэн байдаг. Сэлэнг нутгаас бол одоо Монгол улсын авраг Эрхэн баяр хамгийн сүүлд 2013 Төрийн баяр наадамд төрүүлж Монгол улсын авраг солон дүрсэн. Сэлэнгийн ард түмэн, Ховд аймгийн ард түмэн бөхөн дэдэлдэг Монголын ард түмэн л одоо бас энэ хоёр бүхийн барилдааныг сэтгэл догтлон хүлээж байх чивтэй. Улсын ярцаг хангай бүхийн барилдааны 5-ын даваанд өнөөдөр Төв аймгийн Угтаа цайдан сүрдэх аймгийн урд сарсан өсөх үерийг өвдөг широод улсан эдибэр өвдөг широодсон ч гэсэн өсөх үерсэн хангай арцтай бас их сайн барилдаж давсан.
За 6-гийн даваанд улсын нэгэн сосор урмаар 6 авсан барилдааны та бүхэн харж байна. За 7-гийн даваанд улсын ярцаг мөн кэрднийг одоо өвдөгшөрөд улсын барилдааны та бүхэн харж байна. За 8-ийн даваанд Монгол улсын авраг мөнх хотыг өвдөгшөрөд уулж их шөвгийн 4 чилгарч үлдсэн. За 9-ийн давааны барилдаа Монгол улсын авраг бүрэн төгсийг хутгаж түрээд нэлийн хол алхуулж байж давсан. За 1990 онд төрсэн одоо богчууд төрийн их баяр наадмын үзүүр төрөнд одоо шалгарч үлдсэн ноёр хүчтэн барилдаж байна. Бөх гэдэг бол бас үе үеэрээ л байдаг гэж одоо манай бүх өөрийнх нь ярьдаг. Бас л одоо шин залуу үе үл аргагүй л одоо хүч төрөд ороод иржтэй л гэж энэ баяр наадмаас одоо харж байгаа тийм бодол төрж байна. 1990 оныхан. За 1980 оны төгсгөл үед одоо төрсэн улсын дайин авраг Батсуур улсын авраг бүрэн төгснөр бол үнэхээр 1024 бүхийн барилдаанд маш сайн барилдаж их шөвгийн 4 ч одоо шалгарч үлдлээ. 1024 бүхийн барилдаанд бас 8 давж 4 төлдөн гэдэг бол үндсэндээ бас одоо улсын баяр наадамд үзүүрсэнтэй л адилхан юм барилдаан. За 5-ын даванд улсын нэгэн Бадам гаравыг аймгийн орсон Бадам гаравыг улсын ярсаг орхон баяр хонгод цацаад авч байгаа барилдааны гарсан 5 хүн зүүн талд хонготоод. Энэ 6-гийн даванд улсын нэгэн цэцэн сэнгэлийг одоо Сэнжигний верцнаас дунгуйлдж татаад одоо давсан их өвөр мөс байдлаар гоё дунгуйлдсан. Хонгон суугаад буцааж нэг хонгон суугаад утуудаад буцаагаад ахиж хонгод суух гэж хуураад буцаагаад эндээсээ дунгуйлдаад татсан. Мөн яг одоо гарын урдуурын таллах гэж байгаа юм шиг болоод дунгуйлдаад татсан. За 7-гийн даванд улсын орсон сод номдоржийг зайлж мушгих мэхээр давж цааны улсыг ангасан. За 8-ийн даванд улсын арсах улсын зам Батөлзийг хавирч суугдаж мушгаад баруун талд араар нь зүтгэж мордож тайраад хөлийн жагталж мордоод давсан. За хамгийн одоо хүнд барилдаан гэдэг бол бас энийг хэлж болох юм. Одоо алсын зөвөний барьц алдагдсан. Энэ олон жил барьцсан шир туршлагатай том аврагтай алсын зөвөний барьц алдагдсан. Тэгээд эндээс одоо хөмрөөд гар ургалсан барьсан баруун талдаа хөмөр зүтгээд одоо давж хоёр бүхэн барилдаа элэг Сэнжигний верцэн дүрсэндээ улсын ярсангаа улсын ярсаг орхон баяр нар Монгол улсын харцаг салтай хоёр бүх одоо өнөөдрийн төрийн их баяр наадамд 1024 бүхөөс үзүүр төрөнд одоо шалгарч үлдэж байна. Урд өмнөс улсын харцаг салтай 4 бүх одоо улсын их баяр наадамын дөрөвт үлдэж байсан. За бүхэн өрөөнд дунд бол одоо харцаг хараадаг цолооч гэж одоо бас ярьж ил байдаг. Энэ хоёр бүхийн тухайд бол одоо арцаг солон санахгүй араа сайраг бол одоо авраг арслангийн лөө одоо барилдаж байна. За хангай харцгийн хэвд бол одоо бас хоёр талаас нь гол одоо бүхийн удамтай юм бөхөө. Хангай харцгийн ээж баярлахгүй бол одоо Монгол улсын алдар дархан авраг Шарвын Батсуур аврагын ээж нь Ванжинхүү арслангийн одоо удам аав нь бол одоо алдар дархан авраг Шарвын Батсуур аврагын одоо удамтай юм бөхөө.
Хоёр бүхэн барилт айлгүйсэн жигний версэн дүрлээ. За хэн нь чийж магадгүй хэн нь ч одоо төрүүлж магадгүй юм одоо хариуцлагатай юм шиг төрдөх барилтаа. Сэжинgamгийн цагаан нурсан мөрөд Монгол улсын ирсэн олон түмнээ боохоо эмэн алдарсан Данид сэрэнгийн данзан ирсэн бол отоогоос 89 жилийн тэртээ төрийн их баяр наадамд ус үзүүр төрөнд үлдэж байсан түүхтэй боохоо данзан дээр баяр наадамд уйсан бор морин ч одоо бас төрийн их баяр наадамд айрагдсан байдаг. Морины цуван тотон тэглэж үлдсэн байдаг. Айргийн дөрвөр төгсөн байдаг. Хоёр бүхэн барилдаан барьсадарсандаа Сард эвсэлийн 101 жилийн он баяр наадмын арга хэмжээг